Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Killer Whale хэмээх сонирхолтой киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэх гэж байна. Седо нэртэй халим саяхан баригдаж ирсэн нэгэн паркийн гол үзмэр болоод байв. Хоёр ажилтан ээлжид дуусгаад харж байхдаа саяхан тоглоо алдсан Седогийн тухай яригдсан. Үүнд корпорац холбоотой гэж тэд үзэж байлаа. Нэг нь Седог тоглыг нь тэд авсныг мэдэрч байж магадгүй гэж хэлв. Удалгүй нэг охин нь явж нөгөөх нь Седог шалгахаар үлдэв. Тэрээр Седог дуудсан ч хариу өгсөнгүй. Ингээд Седог хайхаар усан сан руу орлоо. Гэтэл гинт Седо түүнийг тойрч эхлэв. Тэгснээ хаанаас ч гинт дайрч түүнийг хөнөв. Дүрс солигдоход Меди ресторанд ажиллаж байтал найз Чад нь ороод ирэв. Тэр дөнгөж сургуулаа төгсөөд байлаа. Меди түүнийг хараад ихэд гайхжээ. Чад түүнд арын хаалгаа түгжих хэрэгтэйг сануулв. Меди удахгүй докторийн зэрэгээ хамгаалах гэж буй найз Тришийнхээ талаар асуулаа. Өөрөө тэнд очиж чадаагүй болохоор найзыгаа гомцсон болов хэмээн санаа зовжээ. Чад түүнийг өмгөөлсөн гэдгээ хэллээ. Тэр Тришт Меддиг гэртээ виолончел давтаж байгаа гэж хэлсэн аж. Чад эх 7 хоногт төгсөх Меддидээ амжилт хүсэж бэлэг авчирсан нь үзэсгэлэнтэй зүйлтэй байлаа. Тэрээр зүйлтийг Меддид зүүж өгөв. Меди түүнд ухаангүй дурсан байсан бөгөөд тэд үнсэлцгээр бие биерүүгээ дөхлөө. Гэтэл гинт нэгэн дээрэмч нь буу барин дайран орж ирэв. Чад Меддиг хамгаалахыг оролцсон боловч дээрэмч нь түүнийг түлхэж орхиод Меддид мөнгө цүнхэнд хийхийг тушаалаа. Меддиг мөнгө хийж байх үед дээрэмч нь түүний зүйлтийг олж харав. Чад түүнийг зогсоох гэж оролцсон ч дээрэмч нь түүн рүү буугаад чиглүүлв. Меди түүнийг тайван байхыг гуйгаад зүйлтийг өгөх гэтэл Чад үүнийг зөвшөөрсөнгүй. Дээрэмчин рүү дайрлаа. Тэд буу булаацалд нь тэнцэлсэн боловч дээрэмчин Чадыг барьж аваад буугаараа зөхөв. Меди түүнийг зогсоохыг оролдож Чад ч мөн буунаас зурсаар байлаа. Гинт Меддгийн чихний хажууд буу дуун дуугарч тэрээр дүлээрэв. Эцэст нь Чад бууг гартаа авч амтсан бөгөөд дээрэмчний мөр рүү буудлаа. Шахацсан дээрэмчин дэрвүүрээс зугтаж гарав. Чад түүний араас гүн гарахтаа зүйлт газар бунсан байхыг хараад авч Меддид буцааж өглөө. Гэвч гинт дээрэмчин Чадыг машинаараа дайрч Меддиг айдас тогтоолов. Нэг жилийн дараа Меди ажилдаа орохоор бэлтгэж байлаа. Хаалга тогшоход түүний сайн найз Триш ирсэн байв. Триш тэдний олон жил төлөвлөсөн амралтаараа явах цаг болсныг хэллээ. Меди ихэндээ дурамчхан байсан ч Триш бүх төлбөр төлөгдсөн гэж хэлснээр тэрээр ачаагаа баглаж эхлэв. Меди Чадтай хамт авахулсан зургуудаа олж хараад тэдний хамт байсан үеийг дурсан санана. Триш орж ирэн түүнийг тайвшруулж. Ингээд Меди амралтаараа явхаар шийдэв. Триш Меддигийн виолончел тоосонд дарагдж ном нь хугарсныг анзаарав. Меди хөгжмөө товсгоо больжээ. Тэд амралтаараа Таиландд ирлээ. Тэд усан санд цагийг сайхан өнгөрүүлж байв. Триш инфлюенсер хийж олсон мөнгөөрөө авсан шинэ утсаа Меддид үзүүлв. Тэрээр утсаа усны хамгаалттай болохыг харуулв. Тэд далайн хэрэг рүү явж Триш нэгэн хөвгүүнийг шохорхоно. Тэд дурсгалын зүйлс худалдаж авах үеэр Триш халимны хэлбэртэй түлхүүрийн хосор ав. Дараа нь тэр Седо нэртэй халимны үзүүлбэрийг үзэхээр захиалга өгснөө хэллээ. Энэ нь угтаа Меди болон Чад хоёрын хамгийн дуртай үзүүлбэр байсан ч Меди үүнд баярлсангүй. Триш түүнийг ядахыг оролцсон боловч Меди амьтдыг хороонд байхыг харах дургүй гэдгээ хэлв. Седо задлаа далаад байх ёстой атал корпорац түүнийг олзолж үзүүлбэрийн тасалбарыг худалдаж авах нь тэрхүү корпорацийг л дэмжиж буй хэрэг гэж тэр үзэж байлаа. Триш уучлалт гуйж хөлбөрөө цуцлахаа амлав. Далайн хэрэг дээр Меди Тришийг нэгэн хөвгүүнтэй сэтгмэж байхыг харав. Тэрээр тэдэн дээр очиж Седогийн үзүүлбэрийн танилцуулгыг сонирхоно. Жош нэртэй нөгөө хүү. Корпорац Седог хорж байгаа. Тэд бол ёрийн муу хүмүүс гэж хэлэхэд Триш ч түүнтэй санал нэгдэв. Харин Меди тэгсэн мөртлөө чи сурталчилгааг нь хийгээл байж байгаа мó гэж асуулаа. Жош танилцуулгыг аваад тас татан хаяв. Меди өгөөдөнгүүгээр корпорацийг хохирох гайхалтай арга байна гэхэд Жош хэрв та нар тэднээс хариугаа авмаар байвал өнөөшн надтай цуг яваарай гэв. Меди ихэндээ дурамчхан байсан ч Триш ихэд сонирхож байлаа. Шөнө нь тэд наргиж зингэснийхээ дараа нэгээ цогтуугаар парк руу нууцаар нэвтрлээ. Жош тэднийг усан сан руу дагуулж яваад Медид "Чи очиод Седог шалгачих" гэж хэлв.
Жош, Триш хоёр ард нь үлдэж зугаацах зуур Мэдди хаартны өмнө очив. Хэсэг хугацааны дараа Седо түүнтэй уулзахаар гарч ирэхийг Мэдди хараад маш их баярлав. Тэр үед нэгэн цэвэрлэгч паркийг цэвэрлэж байсан бөгөөд усан сандах хогийг шүүрдэхийг оролдоно. Мэдди Седотой ярилцаж түүнийг энд хоригдсонд харамсаж байгаагаа хэлв. Гэтэл гинт ус цалгих чимээ гарч Седо тэндээс яваад өгөв. Мэдди эргэж хараад буцаад ус руу хартал тэнд нэгэн цогцос хөвж байхыг олж үзлээ. Мэдди тэндээс сандарсаар зугтан гарлаа. Гадаа өөр нэг харуул бас нэгэн цогцос олжээ. Мэдди, Жош, Триш хоёр дээр гүйж очиод сая юу харсан тухайга хэлв. Яг тэр мөчид өөр нэг хамгаалагч тэднийг олж харав. Хамгаалагч тэдний араас хөөсөн ч тэд цогтож амжив. Хамгаалагч дарагдаа цэвэрлэгч амиа алдсан тухай хэлэхэд дарга нь Седог устгах тушаал өглөө. Маргааш өглөө нь Мэдди далайн эрэг дээр сэрв. Жош, Триш хоёр түүнд гинтийн бэлэг байгааг дуулгав. Жош тэднийг скутерээр дагуулan далайн дундах нэгэн бөглүү арал руу авч явлаа. Мэдди тэрхүү үзэгсэн тэргийг хараад гайхаж яагаад ийм хоосон байгааг асуув. Жош тэнд дээр үед нэгэн явдал болсон бөгөөд түүнээс хойш хараахтай гэж нэрлэгдэх болсон тухай ярьж өгөв. Триш зураг авч байхад Жош түүнээс инфлюенсер үү гэж асуухад Триш докторийн зэрэгээ хамгааж дуустал энэ ажлаа хийнэ гэж хариулав. Жош түүний утсыг аваад скутер дотор хийж дэлгэц ширтэгч нь хангалттай гэж хэлв. Триш мэддгээс утсыг нь гооход Мэдди гялгар ууданд хийсэн утсаа гаргаж өглөө. Жош, Триш хоёр усны мотоциклээр явхаар болов. Мэдди усан дээр хөвдөг матрас дээр амарч үлдэж, нөгөө хоёр усны мотоциклээ хүлэглэн давхиж өгөв. Гэтэл гинт тэд ямар нэг зүйлийг мөргөж усанд унчихлаа. Энэ үеэр Триш Мэддигийн утсыг усанд алдаж орхив. Мэдди айд сандран тэднийг хайж эхлэв. Тэд усны мандал дээр гарч ирсэн ч яг юу болоод өнгөрснийг ойлгохгүй байлаа. Мэдди Тришийг матрас дээрээ хүрээд эргэж дуудав. Жош усны мотоцикл рүүгээ дөхөж очиод дээр нь гарах гэтэл гинт нэгэн халим түүн рүү дайрч түүнийг буцаагаад ус руу шидэв. Жош усны мандал руу гарахыг хичээсэн ч ямар нэг зүйл түүнийг доош татна. Эцэст нь тэр усны мандал дээр арай гэж гарч ирэхэд охид түүн рүү ирэхийг шаардан хашгиралдана. Тэр охидын гараас атгахын даваан дээр халим түүнийг гинт доош нь татан алав. Ус цусаар будагдж улаан өнгөтэй болохыг хараад охид айдас давтлаа. Мэдди эрг рүү гарах хэрэгтэй хэлв. Тэд ойролцоох хад руу аажмаар төгөхөр шийдсэн боловч халим буцаж ирэн тэдэн рүү цус шүршив. Тэд хөршчих шиг л болсон ч хад руу хүрэхийг хичээсээр байв. Хаданд хүрэхийн даваан дээр халим тэднийг олсоор доош татлаа. Мэдди олсыг уснаас гаргаж ирэв. Халим тэднийг тойрон эргэлдэж байлаа. Халим уснаас гарч ирэхэд түүний асар том биеийг харсан охидын нуруугаар хүүт аргив. Халим тэднэрүү дөхөж ирээд доогуур нь сэлж эхлэв. Триш хад руу өсөрч амжсан боловч Мэдди сонсголын аппаратаас нь болоод чихэн өвдөж байсан тул өсөрч чадсангүй. Тэр усан дунсан ч арай гэж матрас дээрээ буцаж гарч чадлаа. Триш рүү халим ойртож байсан ч тэрээр хад руу сэлж амжлаа. Мэдди хамт өсөрч чадаагүйдээ уучлалтгүй. Тэр цүнхээ Триш рүү шидэж, Триш цүнхийг уснаас гаргаж авлаа. Триш түүнийг халим гарч ирмэгц үсрээрээ гэж хэлсэн боловч гинт халим олсыг доош татаж хийлдэг матрасны агаарыг гаргаж архив. Мэдди усанд үсэрч хад руу хамаг хүчээрээ сэллээ. Тэр хад руу авирах гэж байхдаа далайн зараа дээр гიშгсэн ч Тришийн тусламжтайгаар халинд баригдахаас өмнө амжиж хадан дээр гарч чадав. Тэд бие биенээ тэврэхэд Мэдди Тришийн хөл зүсэгдсэнийг анзаарлаа. Мэдди хүрмээ тайлж дундуур нь хуваагаад найзынхаа шахахыг боож өгөв. Триш ч бас Мэддигийн хөл зүсэгдсэнийг харж хүрмний үлдсэн хэсгээр түүнийг боож өглөө. Мэдди энэ халим үнэхээр Седомон болохыг таньсан боловч тэр яагаад энд байгааг тайхаж байв. Корпорац түүнийг энд хайсан байх магадaltaйч халимнууд ихэвчлэн зөвхөн хоригдож байхдаа хүн рүү дайрдаг тул яагаад тэдэн рүү дотолж байгааг Мэдди ойлгохгүй байлаа. Ганцхан тайлбар нь Седо өөрийгөө одоо ч олзлогдож байгаа гэж бодож яж болох юм. Тэд цүнхээ ухаж хэрэг болох зүйл хайгаад зөвхөн бох боллоо. Тэд байгаа ганц хоол болох бохоо хуваав. Мэдди сонсголын аппаратынхаа нөөц зайг усанд алдснаа Тришт хэллээ. Триш Мэддигийн авчирсан гязгар уутыг гинт санав. Тэд энэ уутыг ашиглан агаар мандлаас чийг цуглуулж уух ус гаргаж авч болох ч харамсалтай нь үүнд 4-6 цаг шаардлагатай байлаа. Тэд тусламж дуудан хашгирсан ч ойр хавьд хинч байсангүй.
Тэд хадан дээр хэвтэж байтал хэдэн цагийн дараа завны чимээ сонсогдов. Тэд хамаг чадлаараа хашгирч гараараа даллан анхаарлыг нь татахыг хичээсэн ч завин дээр хүмүүс тэднийг олж харсангүй. Тэнгэрийн хаяа руу асрам одов. Седо тэднийг тойрон эргэгцээр л байлаа. Меди тэр халимны зовлонг ойлгож байгаагаа хэлв. Тэд энд хэдхэн цаг болоход л галзуурах шахаж байхад халим тэнд хідэн жихийн товш хоригдсон. Тийм ч учраас тэр хүмүүсийг үзэн ядаж байгаа хэрэг. Гэтэл гинт тэд усан дээр Жошийн тасарсан гарыг олж харав. Меди Тришээр байруулж байгаад Жошийн тасарсан гар дахь гар чийдэнг шүүгч авахар оролдов. Азар тэр гар чийдэнг авч чадлаа. Тэд шүнжин хэн нэгний анхаарлыг татах гэж гар чийдэнгээ ашигласан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Маргааш өглөө тэднийг сэрэхэд Триш Медид нэг зүйл хэлэх хэрэгтэй байгаагаа дуулгав. Гэвч Меди гялгар ууданд нь ус цугдарсныг олж хараад өөрөө баг зэрэг ууж үлдснийг нь Тришт өглөө. Ингээд юу хэлэх гэсэн бэ гэж асуухад Триш хэсэг эргэлцснэ. Медигээс яагаад виолончел тоглохоо болсныг нь асуув. Меди чадыг нас барснаас хойш товдож чадхаа байсан гэж хариулв. Триш, одоо ч оройтойгүй. Чи сургуульдаа буцаж ороод хичээлээ үргэлжлүүлж болно шүү дээ. Гэхэд Меди, магадгүй юм гэж хэлв. Триш Медиг үргэлж дэмжиж ирснээ хэллээ. Тийм ч учраас Медигийн бүх үрийг түлж дуусгаад түүнийг энэ аялалд авч ирсэн аж. Ийм муу зүйл тохиолдно гэж тэр хизээж төсөөлөөгүй гэдгээ хэлэхэд Меди түүний гараас атгаж бид үүнийг даваад гарна хэмээн тайвшруулв. Меди түүнээс үрийг нь яаж төлснийг асуухад Триш инфлюенсер хийж олсон мөнгөөрөө төлснөө хэллээ. Меди найзаараа маш их бахархаж байгаагаа илэрхийлв. Гэтэл Триш би маш их хүсэж байна. Загас барих гээд үзэх үү? Гэхэд Меди түүнд илүү дээр санаа байгааг хэллээ. Меди Тришийн хөлнөөс барьж байхад усан доогоор орж далайн зараа авахар оролдов. Тэр усан дунсан ч далайн зарааг шүүрж аваад хад руу авирж гарлаа. Седог дайрахаас өмнө тэр амжиж гарч чадав. Триш түүнийг зүгээр эсхийг асуухад Меди зүгээр гэдгээ хэлээд барьсан зараагаа үзүүлв. Тэд түүнийг хагалах гэж оролдсон ч чадсангүй. Меди чадын чандрыг хадгаж байсан чулуун хайрцгийг аргаж ирэв. Триш түүнийг хэрэггүй гэж хоригдсон ч Меди хайрцгийг хагалж тагийг нь зарааг бяцлахад ашиглахаар Тришт өглөө. Триш зарааг хагалж тэд хамтдаа идэв. Триш хайрцгийн тагийг буцааж өгөхөд Меди одоо л түүнийг явуулах цаг болсон байх гэж хэлв. Тэрээр чулууг атгаад чадад хижнээ их хайртайгаа үүнийгээ өөрийн биеэр хэлж чадаагүйдээ харамсаж байгаагаа хэлхээ. Тэр чулууг үнсээд ус руу шидэв. Триш бүх зүйлийг дээрдүүлэхийг хүссэн ч улам дордуурчглаа гэж хэлв. Харин Меди хамгийн сайн найзтайгаа энд гацна гэж хэн мэдхүлээ хэмээн түүнийг тайвшруулахыг хичээлээ. Гэвч Триш би чиний сайн найз биш гэж хэлв. Медиг гайхаж байтал тэр өрөө дарахын тулд мөнгө хэрэгтэй байсан тухайга ичлэв. Медиг ресторанд байна гэж тэр мэдээгүй бөгөөд чад түүнийг гэртээ хөгжмөө давтаж байгаа гэж хэлсэн байжээ. Ресторанд орж ирсэн дээрэмчин бол Тришийн хамт ажилдаг хүн байсан бөгөөд тэд мөнгө хувааж авахар тохирсон байж. Дээрэмчин Медиг тэнд байхыг хараад Тришийн утас руу дууд шуудан үлдээсэн боловч Триш түүнийг нь хүлээж авч чадаагүй байж. Дээрэмчин буу авчих ёсгүй байсан ч авчирснаас болж тэрхүү аимшигт осол гарсан байжээ. Тийм ч учраас Медид хамгийн их тусламж хэрэгтэй байсан үед Триш түүнийг орхиод явсан байжээ. Меди цочирдож уйлж эхлэв. Триш түүнийг тайвшруулахыг оролдсон ч Меди маш их уурлаж байлаа. Триш тэр өдөр утсаа авсан ч болоосоо гэж хүсэж байгаагаа тайлбарлахыг хичээсэн ч Меди чи чадыг надаас болоос. Чи энэ гин бурууга насан туршдаа мэдэрч явах ёстой гэж хэлв. Триш тасралтгүй уучлалт гуйх боловч Меди түүнийг сонсохгүй тулд сонсголын аппаратаа тайлжирхлоо. Меди унтаад чадтай өнгөрүүлсэн цаг хугацаа болон түүний осолт хүийг зүүдлэв. Гинт сэрэгтэн Триш түүнээс зүгээр эсхийг нь асуусан ч Меди ууртай хിവэр байлаа. Тэгтэл Триш бүхнийг засна гэж хэлээд нэгэн төлөвлөгөө боловсруулав. Тэр Медид хажуугийн хад руу сэлж очихыг харин өөрөө эрг рүү сэлхийг санал болгов. Седо хиндрүүн дайрхаа мэдгүй төөрөлдөж магадгүй гэж тэр тооцоолжээ. Триш ус руу өсрөм орсон ч Меди сонсголын аппаратаа тайсан байсан тул түүнийг сонссонгүй. Тришийг усанд байгааг мэдсэн даруйда Меди аппаратаа зүүж түүнийг буцаж ирэхийг гуйсан боловч Триш би бүхнийг засахуулна гэж хэлээд цааш сэлв. Меди аргаа баран зүгээрээ буцаад ир гэж хашгирна. Меди одоо түүнд гомдохоо барьжээ.
Седо найзынх нь араас сэлж яваг хараад Мэдди түүнийг хурдлахыг шаардан хаширв. Халимын анхаарлыг сарниулахын тулд Мэдди өөрөө ус руу үсэрч Седо чирлэлээ өөрчлөн түүн рүү дайрлаа. Мэдди халимд хазуулахаас өмнө амжиж хажуугийн хад руу авиран гарав. Триш ч ирэг дээр гарч чадсан бөгөөд Мэддиг хадан дээр исэн мэнд гарсныг хараад баярлав. Гэтэл гинт тэдний дээгүүр онгоц нисэж өнгөрөв. Тэд хамаг чадлаараа хашгиралдана. Триш илсэн дээр туслаарай гэж бичсэн боловч онгоц цааш нисэн бодов. Далайн төрөлгөөс болоод Триш усанд буцаж орж байгааг халим түүн рүү дөхөж явааг Мэдди анзаарлаа. Мэдди түүнд анхааруулахыг хичээсэн ч Триш онгоцны анхаарлыг татах гэж оролцоор л байв. Седо эргийн гүү ихэн хэсэгт гарч ирээд Тришийн хүйхнөөс зурн авлаа. Триш эрэг рүү гах гэж хамаг хүчээрээ тэмцсэн ч халим түүнийг ус руу чирэн оров. Мэдди найзаагаа алдлаа гэж бодон гашуудж байтал Триш арай гэж уснаас гарч эрэг рүү мүлгсөөр гарч ирв. Гэвч тэр хитрхи их цус алдсан байлаа. Халим түүний хөлийг тас хадсан тул Триш эрэг дээр амьсгал хураав. Мэдди найзаагаа алдсандаа маш ихээр харуулсан уйлж эхлэв. Шүн боллоо. Мэдди тусламж ирэн гар чийдэнгээрээ дохио өсөр байв. Гэвч удалгүй сонсголын аппаратынхын цэник дуусчихлаа. Тэр гар чийдэнгээ барин сууж байсан ч удалгүй түүнийхэн цэнэгч бас дуусав. Тэнгэрт цахилгаан цахиж удалгүй бороо орж эхэллээ. Мэдди бороо орж байгаад баярлаж байв. Учир нь тэр одоо цангаагаа тайлж чадхаар боллоо. Тэрээр Седо уснаас гарч ирээд өөр рүү нь харж байгааг олж харав. Мэдди халимд хандан түүнийгч бас өөрийнх нь адил энд хоригдож байгааг ойлгож байна гэж хэллээ. Ядчил чи тэмцсэн шүү дээ гэж тэр шивнэв. Мэдди Тришийн цогцыг хараад түүн дээр очихоор шийдлээ. Тэр ус руу орж эргийн ойролцох хаданд хурж очиод улмаар эрэг дээр гарч найзынхаа цогцыг харан уйлав. Мэдди найзынхаа нүдийг аниулж биеийг нь илсээр болж оршуулв. Тэр үед Триш шинэ утсаа усны хамгаалттай гэж байсныг, Жорж түүнийг усны мотоцикл дотор хийснийг гинт саналаа. Тэр эргэн тойрноо хартал скутер усан доор живсэн байхыг харав. Мэдди усны мотоцикл рүү очихоор ус руу орж тэндээс цүнхийг нь аваад усны мандал дээр гарч ирлээ. Цүнхэн дотор Тришийн авчирсан Мэддигийн хугархай виолончелийн ном байхыг тэр харлаа. Мэдди утсыг олоод яаралтай тусламжийн дугаар руу залгахыг оролдсон боловч утас нь удалгүй унтарчихав. Тэр усан дээр хөгж байсан аврах хантаа золж хараад түүнээс зурв. Удалгүй Седо түүнийг дахиад л тойрон эргэлдэж эхэллээ. Мэдди хэрэг болох зүйл хайхаар дахин усан доогуур орлоо. Седо ойртон ирж байсан тул тэр скутер доор нуугдав. Сэдэг явсны дараа Мэдди өөрийнх нь хугархай ном тэнд байгааг олж харлаа. Тэр хугархай номыг зэвсэг болгон ашиглахаар шүүрж авах гэсэн боловч зүйлт нь хаданд тээлэгчхэв. Седо ойртон ирж байсан ч тэр зүйлтнээсээ болоод номоо авч чадахгүй байлаа. Эцэст нь тэр зүйлтээ орхихоор шийдэж номоо шүүрж авв. Сэдэг дайрах үед Мэдди түүнийг номаараа хүчтэй хатгав. Шархадсан Седо тэндээс зүхтэн одлоо. Халим явсны дараа Мэдди усны мандал дээр гарч ирэн аврах хантаазнаас зууран хөөв. Нар мандах үед аврах ажиллагааны нисдэг тэрэг ирж байгаа чимээ сонсогдлоо. Тэд Мэддиг уснаас гарган авч амийг нь аварчээ. Ингээд Мэдди дахин виолончел тоглож эхэлж байгаагаар кино төгсдөг. Дараагийн бичлэгээрээ удахгүй уулзъя. Баярлалаа. Сувгийг мань дэмжиж subscribe дараарай.